Өнөртний их уламжлалтай Монгол төрийн наадам, Монгол улсын наадам ийхүү дэлгэр сайхан болж байна. Ингээд манай Лаа телевизийн Айдууны шууд мэдлэгээ та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн зочноор Чингис хааны Дэлхийн академийн жинхэнэ гишүүн академич, Чингис хааны гүн ухааны Хүлэгбаатар, Бодонгууд овогтой Дондгон Төмөрбаатар манай шууд нэвтрүүлгийн хомирт өргөтөн оролцож байна. За ингээд танд өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд болгон нийт монголчуудад өргөн дэлгэрийн сайхан наадмын мэдлэгээ өргөж байгаадаа маш их баяртай байна. За та сайхан наадж байна уу? Сайхан наадж байна. Та сайхан наадж байна уу? Сайхан. Үнэхээр энэ Монгол улсын маань одоо хамгийн их баяр наадам бол цагаан сар. Тэгээд энэ Монгол улсын одоо төр тусгаар бий болсон, улс үндэстэн бий болсон энэ аргагүй одоо нэг зуны дэлгэр цагт хийдэг энэ баяр их наадам маань үнэхээр дэлгэр сайхан болдгоо. Тэгээ энэ жилийн наадмын нээлт маш сайхан болсон байна. За энийг одоо найруулсан Наранбаатар одоо найруулагчд бас Чингисээс баярлж байна гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр сүүлийн 25 жил монголчууд бид одоо төрийн наадам гэж хэлээд сурчилтаа. Уул шугамдаа эн чинь ямар учиртай юм бэ гэхээр Монгол улс. Монгол улс гэж одоо дэлхийд данстай бүхэл бүтэн улс байна да. Энэ наадам байхгүй. Энэ наадам маань үнэхээр нүүдлийн соёл иргэншлийн ох. Нэгсэндээ нүүдлийн соёл иргэншлийн асар олон үнэт зүйлүүд тэр бүгдийг нэг дор маш богино хугацаанд өргөн дэлгэр үзүүлэх, хүн болгон тэр ёс заншлаа дээдлэх, мэдлэх, хүндлэх энэ бүх зүйлийг одоо цогцоор нь үзүүлдэг. Одоо бүх юмны одоо дээж гэж хэлээ л да. Яагаад улс гэж нэрлэгддэг юм бэ гэхээр одоо жишээлбэл бид бөхчүүдтэй цол өгдөг те. Монгол улсын авраг, Монгол улсын начин гэдэг баха та. Дайн авраг, дархан авраг тийм ээ. Тэгвэл хэрвээ энэ төрийн наадам бол одоо төрийн авраг гэж нэрлэх ёстой яа да. Тэгэхээр энд би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Монгол улсын наадам юм аа. Монгол нийт иргэнээс улс төрүүлэхийг төр гэдэг юм шүү дээ. Тэгэхээр улс энэ төр хоёр нэг зоосны хоёр тал юм байна. Тэгэхээр логик гэдэг шинжилгээ яагаад бий болсон юм гэхээр альва зүйл дистаралтай байх хэрэгтэй. Бүр хатуу дистаралтай байх ёстой гэж хэлдэг юм л да. Тэгэхээр нэгдүгээр бид заавал Монгол улс гэж. Одоо Монгол улсын ерөнхийлөгч гэж ярьж байгаа. Монгол төрийн ерөнхийлөгч гэж хэлэх байна да. Тэгэхээр энэ одоо учир жанцанг бид тунгааж бодох, хэрэглэх, занших юм цаг нь болжээ гэж. Нөгөө нэг зүйл нь сая шинэ ерөнхийлөгч маань маш олон төрийн одоо түүхүүдийг хэлж байна. Одоо тулгуур төр гэдэг нь бас тийм учир дутагдaltaй нэр томьёо. За. Тулгуур төр, ахуу төр, өндөр төр гэж одоо бүр томьёо байдаг юм л да. Жишээлбэл одоо манай эхнэр жирэмсэн бол магадгүй би нэг төрийн ажилд оролцох ч гэдэг юм уу да. Заавал ч одоо эхнэрээ дагуулж очих тийм ажилтай үед надаас хүн асууж болно шүү дээ. Танаа эхнэр яагаад ирсэнгүй вэ гэж. Тэгэхээр би хариулж олно да. За миний эхнэр тулгар юм аа. Тэгэхээр одоо тэр хүн юу гэж ойлгох вэ? Жирэмсэн юм бэ? Магадгүй өнөө маргаашгүй яриалгах гэж байгаа юм байна гэдэг хэллэг байхгүй. Тэгэхээр сүүлийн 25 жил нэг тулгар төрөл яриад байгаа юм. Би төрхийн хүлээгээд миний нас гүйцэхгүй юм шиг байна л да. Тэгэхээр энд би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ төрийн нэр томьёог хэн нэгэн дураараа зохиодог зүйл биш ээ. Энэ түүхийн нухацаанд өөрсдийнхээ түүгээ батлаж, тамгалагдаж, томьёологдож тэр үүргээ одоо нэр төртэй биелүүлж энэ эзэнтэй байдаг юм шүү дээ. Ингэж хэлэгддэг юмнууд байдаг. Тэрнээс доргоороо нэрлээд яриад байдаг зүйл энэ ялангуяа энэ төр устай холбоотой зүйл байж болох юм. Тэгэхээр энэ дээр яг нөгөө нэг хэл, соёл, хэл хамгийн гол нь хэл гэдэг айхтар юм. Ерд ингээд нэг жаахан устдаад устан ч гэж байхгүй л дээ зүгээр арай нэг юм мөлөв болоод байгаа юм болов уу? Тулгуур гэдэг үгийн үндсийг одоо бас нэг жаахан ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм болов уу гэсэн ойлголт эндээс гарч ирнэ. Одоо тэгэл байх нь. Одоо жишээлбэл бид босоо бичгээ орхисноос маш олон тэр язгуурын маш сайхан үг хэллэгээ мартаж эхэлсэн. Манай босоо монгол бичгийг маш олон хүмүүс нэг уйгур бичиг, уйгуржин бичиг гэж. Энэ бас учир дутагдaltaй зүйл л дээ. Жишээлбэл одоо тэнгэрийн иш, одоо мөнх тэнгэрийн зарлиг үүлээр ирдэг. Одоо шүлэг хүртэл байдаг шүү дээ. Араг үрсэн эмээ харагддаг гэж.
бид үйл анзаарвал маш олон өгүүлэмжийг тэндээс тий, харж байна. арга үүссэн ихнэр бүжгэлж байгаа ч юм шиг. Яг үнэ. Ачаалал Тэгэхээр тийм ээ. энэ одоо босоо Монголыг үйл унжуулснаас авсан бичиг. Үйл үүжим бичиг гэж нэрлэдэг. Одоо түүхийн туршид тийм ээ олон үеийн хэрэглээний дунд яасан. Одоо уйгуржин гэж хэлэгддэг болж л дээ. За ер нь үг хэлдэг гэдэг зүйл хөгжиж явах хэрэгтэй. Одоо жишээлбэл интернет, компьютер, гар утас, онлайн, сошиал гэдэг онлайн. тий одоо энэ үгийг бид тий хэрэглэх ёстой. Тий. Тэгтээ орчуулах уу хэвээр нь хэрэглэх үү? Одоо жишээлбэл миний нэг асар их шүүмжлэлтэй ханддаг зүйл авилгал гэж орчуулад байгаа байхгүй. Дэлхийн нийтэд коррупци гэж ярьдаг шүү дээ. Энэ Монголын уламжлал байхгүй зүйл. Тэгэхээр харь үгийг бид яг харьаар нь хэрэглэх ёстой. Коррупци Өөрөмшүүлэх шаардлагагүй. Одоо авилга гэдэг чинь их тийм бас сайхан үг биш юм шүү. Яагаад монголчууд үгийн үндсийг бодоход нэг тийм тийм авилга авсан ч юм шиг. Манай монголчууд ярьдаг чинь тэнгэртэй хүн гэж тийм. Тэр хүнийг харахад одоо нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой. Одоо энерги гэж их хэлдэг болж асар их энергитэй хүн. Ажил төрөл нь өөрийнх нь хэлснээр нь санснаар нь бүтэж яваа хүнийг бид тэгж хэлдэг. Жаахан урууд ороо яваа хүмүүс энэ тэнгэр нь хэлсэн гэж ярьдаг да. Яг гэдэг шиг монголчууд бид үгэндээ асар их цээртэй хандах хэрэгтэй. Үгэндээ ялангуяа муу үгийг амаар давуулж болохгүй. Энэ ам аюулын хаалга гэж бүр андгаатай юм штэ. Одоо сүүлийн үед од нэртэй моднууд амнаас нь юу гарч байгааг гэхэлэр олиггүй хийх гарч байна. Жишээлбэл одоо энэ төрийн наадмын нээлтийг амар гоё болсон гэж ярих байх л да. Тэгэхээр амар гэдэг үгийг тэр амар гэдэг үгэнд нь тэр юм амар гэдэг чинь аимшигтай юм шүү. Одоо жишээлбэл сүүлийн 25 жил энэ улс төрчид Монгол орныг амар авч явлаа. Яг тэр таарах үгэнд нь хэлэх хэрэгтэй. Одоо жишээлбэл би энэ Монголын үйлдэлт юм уу? Улсын наадмын төрийн Монгол улсын наадмын нээлт маш сайхан боллоо. Энэ одоо 400 гаруй жил Монголын түүхээр тоглосон юм шүү дээ. За ялангуяа 1921 оноос хойш Монголын төрийг зохиосон. 1921 онд ардын хувьсгал ялсан байхад 1959 онд бүгд найрамдах Монгол ард улсын түүх хэвлэгдсэн байдаг байхгүй. Энэ олон жилийн турш яасан юм бэ гэхээр Казлов, Котвич, Владимирцов гэж нөхдүүд сахал Сталингийн даалгавраар Монголын түүхийг зохиосон байхгүй. Улаан Москваг зорьсон Ухаан Чингисхаан гэж бид одоо Ленин Сүхбаатар уулзсан гэж өссөн хүмүүс шүү дээ. Тий. Бодит түүхэн дээр бараагаа харалцаагүй. Үзэлцээгүй ийм хүмүүс. Тэгэхээр бид түүхийн үнэнг яагаад бид яг түүхээ мэдж байж бид Монгол орн байна шүү дээ. Монгол хүн байна шүү дээ. Монгол улс гэдэг үү? Тэглгүй яг одоо Монгол улс гэдэг чинь эргэн таав төрөөс эхэлдэг зүйл байна. Тий, яг. Эзэн хаан энийг маш тодорхой хэлсэн. Одоо зарим хүмүүс Чингис Мингсгээд ярихт нь би одоо үеийн юм уу? Тэнд ямар нэгэн хүндлэл алга байна л да. Үнэхээр хэлэх юм бол бүтнээр юм тийм ээ. Эзэн Чингис хаан их Монгол улсыг байгуулсан. Богд гэдэг нь одоо дордуулсан томьёо юм шүү дээ. Харин сүүлийн үед ингэж хэлэх нь их багассан байна. Энэ бол сайн зүйл. Их эзэн Чингис хаан. Өөрийнх нь нэр нь Тэмүүчин байхаа. Чингис гэдэг маань Монголын хаатын гүн хаан буюу Чингис хааны гүн хааныг 10 зэрэг. 10 шат гэсэн үг юм шүү. Дээд одоо шатыг эзэмшиж төгс болсон хүнийг Чингис гэж. Чингис хаан гэж. Шинжлэх ухааны одоо цол гэсэн үг юм шүү. Одоо орчин үеэр доктор гэж яриад байна одоо профессор гэж хэлж байна тийм ээ. Тэрийг 13 дугаар зууны үеийн шинжлэх ухаанаар бид юу гэж хэлдэг байсан? Далай хаан гэж эхэлж шүү. Ер нь хаан гэж эхэлдэг юм л. Далай хаан гэж өгөөдөө хаан эхэлдэг баха. Тэгэхээр хаан цолоо аваад далай гэдэг хүн одоо цолыг нэмсэн байх юм шүү. Гэдэг шиг далай их ухаантай 10 зэрэг эзэмсэн хүнийг Чингис гэдэг эрдмийн яваасаа гэсэн. Тэ эрдмийн агуу цол хүртсэн Тэмүүжин хүү юм шүү. Одоо энэ манай шууд нэвтрүүлэг эрхэм хүндэт үзэгч та бүхэнд одоо энэ өдрийн тийм ээ 7 дугаар сарын 11 энэ сайхан наадмын өдрийн аядууны мэдлэгийг бас шууд хүргэх ийм үүрэгтэй манай зочин бит хоёрын тушаа сууж байгаа. За тэгээд манай
одоо ихний оролцогч авах уу? За. Тийм ээ, үзэгч аав. За. Байна уу? Байна, сайн байна уу? За, танд баяр наадмын мэнд хүргье. Энэ цаатад үзэж байгаа бүх монголчуудаа эрүүл хурдтай наслаж удаан жил баяр наадмаа заслал төгөлд сайхан тэмдэглэж болтугай гэж хүсэн өрөөё. За би өнөөдөр Ямар сайхан бэлэгтэй өгөө тийм ээ. Монгол тэнгэрийн ивэлээр эзэнтэй боллоо. Одоо монголчууд эдгээр өөрсдийнхөө юу чаддаг, юу хийдэг, юу бүтээдэг энэ үйлдэлээ нэгтгэж ариун үйлсийг бүтээхийн тулд эзний эзнийхээ өмнөөс ариун их ажлуудыг хийх хандгаа тангараг тавьж энэ өдрөөс хойш эвтэрхгүй, эвтэй найртай их орныхоо төлөө чин сэтгэлтэй байхыг хүсэн өрөөё. За түрүү амд минь За гэлээ. Бараг таньж байгаа юм босоо. За гэлээ. За, танд ч гэсэн мөн энэ өрөөлөг айлтгая. Та сайхан наадаарай. Баярлалаа. За тэгээд монголчуудаа зориулаад нэг төрлөг өргүүлээ. Одоо тэр нэг Google мөр гэдэг сайхан дуугаар Монголынхаа ард түмэнд болон говьостой сууж байгаа их ундрам хүргээ ах Сүхбаатар нартай. За, таны алдар хэн бэлээ? Эрүүдийг хурдтай наслаар. Таны алдар хэн бэлээ? Миний алдар Баатар гэдэг юм байна оо. Баатар. За, та хаанаас холбогдож байна? Тэгээ говьостой амьд суугаа. Гайвалтай. Ундрам хүргээ ах Сүхбаатар болон ах トゥ хамаатан садан бүх найз нөхөд одоо энэ сая ерөнхийлөгчийн сонгуульд Тэнгэрээс барилгахтай 108 ташуур нэгдэж энэ хүний үйлийг дэмжсэн энэ бүх төрлийн бус байгууллагын 108 ташууруудаа эрүүдийг хурдтай наслах болтугай гэж хүсэн өрөөгөөд энэ үйлийг зохион байгуулж энэ үлийн төлөө эргэж цуцлахгүй явсан төмрөө амттай болон ахмадын жилийн толгойн паасунгаа настай бүгдэнд нь эрүүдийг хурдтай наслах болтугай гэж хүсэн өрөөё. За тэгээ та бүхний юу сансан сэтгэсэн бүтгэх болтугай. За ерөөл бацаахан оршуултугай. Тэнгэрээ. Үнэхээр сайхан үг хэллээ тийм ээ. Нэрээ эвтэй байхдаа л монголчууд ер нь хүчтэй байдаг шүү дээ. Энэ үгийг дутуу хэрэглээд байгаа. Тий, нэгтэн нийлэх жишээлбэл мөнх тэнгэрийн хүчинд ордог байхгүй. Мөнх тэнгэрийн хүчинд ор юм болов. бид нэг том зорилгоо томьёолох хэрэгтэй л дээ. За тэгэхээр би саяны холбогдсоныг маш сайн таних юм байна. Одоо манай микрийн Баатар гэж бидний дунд нэршиж одоо наран туул дээр ер нь микрийн үйл ажиллагаа явуулж байгаа 600-аад хүмүүсийн төлөө одоо 1200 хүний ажлын байр гэсэн үг шүү дээ. Энийний төлөө 10 гаруй жил тэмцэж энэ байрыг хадгалахын төлөө ууггүй зүтгэдэг миний бас нэг ихтгэлд амт юм нэг байна. Тэгэхээр энд нэг зүгээр нэг шигтгэн үг хэлээ л да. Нэр үнэхээр сайн хэллээ л дээ. Иргэдийн хөдөлгөөний 108 байгууллага. Одоо тэр чинь уул маш олон байгууллага байгаа шүү дээ. 2000 гаруй ч хөдөлгөөний байгууллага байдаг. Тэ төрийн бас бөгөөд иргэдийн хөдөлгөөний. Тэр тэдгээрээс хамгийн идэвхтэй ажилдаг гэж одоо бас ондогод юу гэх вэ? Ямар ч байсан энэ шинэ ерөнхийлөгчөөр дэмжсэн ийм хүмүүсийн төлөөлөл эхнээс болж байгаа. Би одоо маш баяртай. Тэ одоо жишээлбэл энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуул улс төрийн маш хүнд нөхцөлд. Би маш хүнд нөхцөл гэдгийг юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр одоо Монгол ардын намын хэд дарангуйлал донд 65 суудалтай тийм ээ. Орон нутгийн бүх эрх мэдлийг авсан дээр нь ерөнхий сайд улсын хурлын дарах энэ улс төрийн хүнд нөхцөлд монголчууд маш түүхэн сонголт хийж чадсан. Жишээлбэл би өөрөө бол нам бус хүн л дээ. Би бол ямар нэгэн би бол одоо бас нам бус. Намд асар их шүмжилтэй ханддаг хүний нэг. Гисэн хэдий ч монголчууд бид эвдрэлцгээсээ илүү эвлэлд нь нэгж хөдлөх нь энэ түүхийн зайлшгүй шаардлага та цаг үеийн тулгалт байна л да. Энэ бүх зүйлийг оновчтой тодорхойлж гарах гарцыг бодиттой хийж чадах хүн энэ гурван нэр дэвшигч дундаас хинбэ гэж онцгойлон шинжилж судалсан юм а. Энэ иргэний нийгмийн 108 байгууллага. Тэрийг ард түмэс маш сайн энэ дундаас Халтмаагийн Баттулга маань бидний тавьсан шалгуур энэ түүхийн нухчааг энэ цаг үеийн үүмэнийг давж гарах сэтгэлийн хаттай, бядтай, туршлагатай хүн гэж тооцоолон үзэж иргэний нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 108 байгууллага нэгдэж бид өөрсдийнхөө санхүүг өөрсдөө гаргасан. Энэ бол цэвэр одоо сэтгэлийн өглөг, сэтгэлийн хүч,
тэнхээ байсан юм Эндээс аа. ямар ч мөнгө санхүүгийн дэмжлэг аваагүй гэсэн үг тийм ээ. Аваг одоо энэ сонгуульд маш олон зүйлд энэ ялангуяа сүүлийн 25 жил Монголын улс төрд маш олон зүйлийг хариулт болж маш сайхан зүйлийн эхлэл боллоо гэж би харж байна л да. Энийн юу гэхээр өнгөрсөн хугацаанд сонгуул жилээс жилд орцсон. Одоо 92 оны сонгуулийн эрс 96% тай 96.8%. Энэ бол ер нь дэлхийн түүхэнд байхгүй эрс байхгүй. За 1945 онд Монголын ард түмэн тусгаар байх уугүй юу гэдэг ард нийтийн санал асуулга явуулсан байдаг. Тэрний эрс 99% тай гэж би сонсч байсан. За тэрний дараагаар 92 оны улсын хурлын сонгуул 96.8%. Энэ асар өндөр эрс байхгүй. Харамсалтай нь энэс дараагийн сонгуулийн эрс дандаа буурсан. Энэ юу гэхээр улс төрд ажиллаж байгаа хүмүүс маань ард түмний итгэлийг байнга алдсан гэсэн үг юм л да. Алдсан, тийм ээ? Итгэлийг хөсөрдүүлсэн. Тийм учраас иргэдийн эрс яасан маш буурч эхэлсэн ийм зүйл байдаг. Тэгэхээр саяны сонгуул үнэхээр энэ эх орон энэ Монгол ард түмэн эзэнтэй Монголын ард түмэн байгаа энэ дундаа би бүр нийслэлчүүдэд маш их баярлалаа гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр жишээлбэл одоо нийслэлчүүдийг хүмүүс хараар их боддог. Одоо юу гэдэг нь сошиалд амьдэрдэг, ямар нэгэн шийдвэр гаргахад өөрсдийн оролцоо байдаггүй. Ер нь муу мухай бүхийн үлгэрэл одоо нийслэлчүүд байдаг л да. Зав зайгүй. Зав зайгүй, стресс ихтэй. Гисэн хэдий ч нийслэлчүүд маань энэ их орны зүрх болсон, тийм ээ? Нийслэл гэдэг чинь улс төр шинжилгээ бүх юмны төв юм шүү дээ. Эннийхээ эзэн болж хамгаалагдаж энэ түүхэнд үлдлээ гэж одоо би нийслэлчүүдэд хэлхийг хүсэж байна. Тэгэхээр үнэхээр энэ ард түмнийхээ итгэл сэтгэлийг дааж чадах одоо энэ Халтмаагийн Баттулгыг дэмжснээр одоо ерөнхийлөгчийг хэлэх хэрэгтэй байх тийм ээ. Дэмжээд гаргаа суугаад харж суух биш. Өнгөрсөн хугацаанд бид тэгж алдсан байж магад. Нэг хүний гаргацдаг, тойрон хүрээлэгч нар бүчээд авдаг. Одоо жишээлбэл Баттулга ерөнхийлөгч маань нэр дэвшээ явж хахад 5 далтай хар машинтай хүмүүсийн бараа байхгүйсэн л да. Одоо тэр хүмүүсийн сурагч байхгүй байсан. За сонгуулийн тайлан 22 цагаас хойш гараад Баттулга маань ялж эхэлсэн. Тэгэхэд Арчилсан намын гадаа 5 далуус хойгдож эхэлсэн. Ингэж одоо хоёр үзүүртэй зүүнүүд Монголоос алга болох хэрэгтэй. Энэн дээр ерөнхийлөгч Баттулга маань тууштай хатуу байр суурь барина гэдэгт би эргэлзэхгүй байна. За үнэхээр Монголын ард түмний амьдрал хүссэн хүсээгүй улс төр рүү та бүхэн оруулчлаа л да. Харин тий уул өнөөдөр чи наадмын шууд нэвтрүүлэг юм байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр энийг ярихаас өөр одоо тийм боломж олдох. Тэгэхээр сая наадмын нээлт өндөрлөгтөө яндаж улшгүй далай шиг яасан баян орон бэ? Ямар их хувь заягаар бидний эзэн болж төрвөө гэж. Энэ үнэн маш сайхан дуу. Харамсалтай энэ баялагын эзэн бид өнөөдөр хоосон сууж байгаа нь улс төр ярихаас өөр тийм боломж өгөх болчиход байна л да. За гэхдээ энд хоёулаа гэгэн сайхан гарц гаргалгааны тухай энэ баялагийнхаа яавал эзэн болох тухай одоо сая холбогдсон одоо Баатар маань хэлж шít. Бид нэгэнт одоо биднийг оройлоод удирдаад аваад явах Монгол улсын хэв нэгдлийг илэрхийлэгч ерөнхийлөгчтэй Монгол гэсэн сэтгэлтэй жинхэнэ Монгол ерөнхийлөгчтэй болчлоо. Тэгэхээр энэ хүнийг харж дахиж шүтэх биш хатуу ташуурж хамтран гүйцэтгэх сонголт бидэнд үлдэж байна гэж би хэлэх гээд байна л да. За жишээлбэл миний хувьд 10 гаруй жил бодож боловсруулсан том төсөл байдгийг. Энэ маань хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж энэ төсөл Монгол орон даяар хэрэгжих юм бол жилдээ бид одоо жишээлбэл өнгөрсөн 25 жилийг одоо үйл явцад би асар их шумжилтаа ханддаг хүний нэг л дээ. Монгол орон төрийн үндэс, улсын үндэс гэж байх ёстой зүйл. Энэ төр ягаад байнга ингэ солигдоод байдаг юм бэ гэхлээр энэ төрийн үндэсээ томьёолоогүй. Төрийн бодлогоо гаргаж ирээгүй. Агуу сууц зорилгоо хараагүй. Тийм ээ? Энэн дээр ингэ бодлоод явдаг байхгүй. Одоо жишээлбэл энэ их хурл сууж байгаа хүмүүсийн бараг 20% нь өмнөх их хурл байсан уу? Байсан. Гэтэл сая одоо нэг солонгосын кино байдаг шин ой санамж алдаал гинт тухайн ордог ийм л юмнууд л яваад байгаа байхгүй юу? Энийг миний хувьд юу гэж харж байгаа нөхлөөр төр нь бодлогүй байгаа гэж шинж. Гарч ирэл нөгөө намаа үгүйсгдэг. Чухам зөгөр одоо юу гэдгийг 50 туудгийн даваан дээр л бид гарч ирлээ. Бид амийн авралаа гэдэг. Ингээд нэг ойлгомжгүй яваад байгааг цаад учраас энэ төр бодлоготой байх хэрэгтэй зүйл байхгүй. Тэр бодлогыг авч явах эзэнтэй болчлаа гэдэгтээ бид их сэтгэл нэн уяг энэ бодлогынхаа нэгэн тэглүүлсэн ажлынхаа эцсийн үр дүнг бид монголчууд бүгд хөдлөх ёстой.
Тэгэхээр яг энэ одоо таны хэлсэн үгэн дээр яг нэгэн үзүүрт сэтгэлээр би ингэж бодож байна л да. Монгол улс угаасаа нэгдмэл цул байж иж, угаасаа улс байсан, түүх бүтээсэн гүрэн байсан, одооч байгаа, тийм ээ. Тэгэхээр Монгол улс үрд мандан мадрах болтугай гэд өн мөнхийн эх орон гэдэг сайхан ая дуугаар ая дууны мэдчилгээ наадмын шууд нэвтрүүлгээ эхлүүлвэл яасан юм бэ гэж би өөртөө хэлж байна. Маш сайхан байна. За тэгээд бид 5 дахь ерөнхийлөгч Монгол сэтгэлтэй, зүтгэлтэй ийм сайхан ерөнхийлөгч монголчууд бид үлгийдэн авлаа. Тэгэхээр энэ сайхан дуу одоо манай лаа телевизийг үзэж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хүний сэтгэл уянд нийцэх баха гэж бодож байна. За энийг бид дөнгөж саяхан бидэнтэй холбогдсон Баатар маань Говьалтай аймагт суугаа ах Сүхбаатар эгч Ундран болон нийт нутаг усныхандаа зориулан ер нь нийт монголчуудаа бүгдээрээ сайхан наадараа хэмээн өн мөнхийн эх орон гэдэг сайхан дуугаар ая дууны мэдчилгээ илгээж байгааг та бүхэн хүлээн авна уу? Өндөр тэнгэрийн үлми доор өдлөхгүй өнмөнхнүүдийг бүлэмж төгөлдөр орчлонгийн үрийн туяа шиг нутаг үнийг дуулахад гэж төрсөн минь хувь заяа үргэлж одлох их ороо ариун сайхан сэтгэлтэй авдрахгүй их мөнхтүнэн Азийн цэнхэрэн гэрдээ Азийн шагай шиг Монгол үнийг дуулахад гэж төрсөн энэ хувь заяа үргэлж өдлөх их ороо их Монгол эзэн бидний алтан нутаг их ороо эзэн бидний эмийн заяа энэ үнийг дуулахад гэж төрсөн минь хувь заяа игнэгт одлох миний хараа Хоть птицын вальшерн арар татуулж восток мөнхөх тэнгэрийн хүчиндөө Монгол заяан тэгшэрнэ Таваатай шархасан тооны хэнэн татхун нуучм гэртэн Самагтэн завидна Гэгэн харааруу дуурлаад цаг хугацаач миний хороо
자양 대신에 너도 샤브소는 샤브소는 이게 니네 너는 중계대 또 사먹던 자르다 누구 살던 답이나 우리게 될세 웃지를 도대체 뭐하나 웃음 노른다는 방문하자 어떤 쇼보단 자보가다 후엔 사나니 베세 웃위 시티든 자먹어다 Өндөр тэнгэрийн үлми доор өдлөхгүй өнмөхнүүдийг бүлэмж төгөлдөр орчлонгийн үрийн туяаши. За манай Айдууны наадмын шууд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд манай нэвтрүүлгийн хойморт миний эртний анд одоо Чингис хааны дэлхийн академийн тэргүүн Төмөрбаатар морилон ирсэн байгаа. Тэгээд эрхэм үндэт үзэгчид та бүхэн одоо манай төмрөөд хандаж тавих асуулт байвал асууж болно. За мөн Айдууны сайхан мэдлэгээ илгээж болно. Тэгэхээр энэ өдөр монголчууд бид үнэхээр улс шиг авч явсан өвөг дээдсийнхээ өмнөөс тийм ээ тэднийхээ бахархлын үүднээс тэднийхээ бидэнд өвлүүлж уламжлуулсан газар нутагта бид дэмж хотойд л нааддаг ийм л сайхан уламжлалт ард түмэн билээ. За энэ тухайтад болохоор би ингэж бодлоо л доо та ер нь туурга тусгаар Монгол улс гээл яриад байдаг. Сая түрүүн цуглдсан л та. Тэгэхээр үнэхээр ер нь тусгаар тогтнол гэж таны ухаанд ямар яг одоо туурга тусгаар улс орон
тийм ээ тусгаар тогтнол эндээс эхэлт юм а гэсэн яг тийм бэлэн хариулт юу байдаг бол Ер нь аливаа улс орны тусгаар тогтнол гэдэг бол хүний оюун ухаанаас шууд эхэлнэ. Хүмүүс хэлийн чулуу, хэлийн дэс мэдээж тэр бол байх ёстой зүйл. Энэ улс төрийн шинжлэх ухаан дээр энэ шашинг улс төрийн бүрэн дарлал гэж үздэг юм шүү дээ. Улс төрийн бүрэн дарлал. Монголчууд өнгөрсөн хугацаанд шарын шашин, сүүлийн 80 жил коммунизм, сүүлийн 25 жил энэ ямар ч бодлогогүй, зорилгогүй элдв янзын шашин. Энэний дарлал байлаа. Тэгэхээр Монгол улсын тусгаар тогтнол хаанаас эхэлдэг юм бэ гэхээр хүний бодол уу, санаанаас эхэлдэг юм аа. Тэгэхээр би энд нэг залруулах хэлж байгаа. Би Чингис хааны дэлхийн ах тимийн жигнэг шах тим чинь байгаа. Чингис хааны дэлхийн ах тимийн тэргүй ерөнхийлөгч гэдэг хүн бол Пүрэв Эдвин Даваанин гэж хүн байдаг. Тэгэхээр аливаа улс орон тусгаар тогтнол байна гэдэг бол хамгийн алдшгүй, алдаж болох үнэт зүйл. Улс шиг улс байж л бид хүн шиг хүн амьдрын шүү дээ. Хүн шиг хүн байхын тулд бүрэн эрхчлөлттэй байх хэрэгтэй. Тэг эрхчлөө гэдэг маань одоо жишээлбэл гэхдээ одоо яг хууль цаазын дор тийм ээ. Одоо цааз гэдэг нь одоо нэг айхтар үг биш шүү дээ. Эзэн Чингис хааны маань хэлсэн үг байдаг шүү дээ. Их цааз. Тэгэхээр болохгүй гэсэн зүйл юм байхгүй. Болохгүй тийм хийж болно тэрийг хийж болохгүй. Тэгэхээр Монгол нутгаас хүн дайжих би бүү хэл тийм ээ. Монголоос хүн дайжих бүү гэл. Мал нь хүртэлгүйгээд ирдэг байхгүй. Тэгээ морин хүртэлгүйгээд ирдэг. Ийм л гайхамшигтай орны л эзэд юм байгаа юм шүү дээ. Тэгэхээр бид дэнч хотод л наадвалгүй яах вэ? Энэ дэлхийд ганцхан цорын ганц гэж одоо том явал яг онсон зүйл юм байна. Энэ бүх зүйл одоо нүүдлийн соёл иргэншил гэдэг маань ямар учиртай юм бэ гэхээр нэг малчин хүн байж мянган эрдэмтний ажил хийдэг. Одоо уяач хүн бол морьтойгоо ярьдаг юм шүү дээ. Унаач хөөхөд морьтойгоо аминыг болдог. Би одоо хар багын 4 настайдаа морь сурж байлаа. 7 нас хүртэл хурдан морь унсан. За сумын наадамд шүү дээ. За. Анхудаа нэг 11-р байранд орж одоо маш их баярлж билээ. Тэр үеийн одоо морины бай гэдэг бол нэг 4 м дайлам. Дугуй болонтой 10-ын цай юм да. Одоо тэрийг аваад одоо маш их тэр цай шиг цай. Наадам шиг наадам байсан. Хийдэг дайлан байлаа. Сумын наадам ер нь маш гоё болдго юм шүү дээ. Яагаад гэвэл бүх юм үздэг. Морь ирлээ гэхэд сумын одоо талбай эзгүй болно шүү дээ. Бүгд очиж морь үзчихдэг. За хэний морь төрүүлв яав гэх тийм ээ. За морь хөлөөг авчлаа. За яг бөхөө морилжүүл яа гэл талбай дээр ирээд бөхөө үзчихдэг. Хин нунуу хин давуу гэл. Тэгэхээр би ер нь сумын наадам үзэх их дуртай. Тэр морьтой наадам болт юм л да. Одоо сүүлийн үед одоо мотоциклтай наадам болж байгаа, машинтай наадам, одоо машин уралдаад байгаа мó, морин уралдаад байгаа мó ялгахын аргагүй ийм зүйлүүд болоод байна л да. Тэгэхдээ бид энэ өв уламжлалаа өвөг дээдсээс ирсэн агуу үнэт зүйлээ бид хөгжүүлэх ёстой. Баяжуулах ёстой. Баяжуулна гэдэг маань одоо машин уралдахыг би хэлэхгүй байна л. Энд би шудраг байх ёстой. Сүүлийн үед унаач хөгтүүд их эндэж байна. Энэ муу зүйл. Энэ бол зөвхөн муу зүйл. Миний үед хүүхэд ундаг байсан. Тэгэхдээ бэртдэггүй байсан байхгүй. Тэгэхээр би энд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нэг хар хор сэтгэл тэнд яваад байна л. Хитрхи мөнгө тэнд яваад байна тийм. Бай шагнал их нэг шунал яваад байна л. Тийм болохоор эндээд байгаа. Тэр морио одоо бэлдээд байна. Тэр мориыг тариад байна. Энэ болохгүй зүйл. Яг бодит байдал дээр коммунизм үед чинь наадамд үлдэнэ гэдэг тийм цаг хугацаа бидэнд байдгүй байлаа шүү дээ. Яасан ажилтаа өглөө 8 цуглан орой 5-д тарна. Энэ одоо хугацаанд л морио үе. Одоо бөхчүүдгээ тустай бэлтгэл гараад авах ч тийм цаг байдгүй шүү дээ. Ажлаа хийж байгаа л ирээд барилддаг. Энд би юу гэж хэлэх гээд байна гэхээр юм хөгжүүлвэл сэтгэлээсээ хөгжүүл. Баяжуулж хөгжүүл. Морин спорт уяачдын холбоо маань бас их хоёр сайхан зүйл хийсэн. Тэр нь юу гэхээр Гейнсийн номонд одоо маш олон ихмэр уралдуулах морьтны жигсаал. Одоо жишээлбэл одоо 3000 бүх бүртгэе гэсэн чинь 4000 гардаг билүү? 5000 гардаг. 5000 гардаг билүү? Монголчууд юмд хандах тийм сэтгэлээсээ ханддаг байхгүй. Гэхдээ айл болгонд л бөхөө байгаа шүү дээ. Гэхдээ тийм эсэ зодог шуудаг өмсөд гаруул бүгдөө бөхч. Ноцолдол. Эрэгтэй хөлтлөс зүгээр байхгүй. Эмэгтэй хөлтөн ч гэсэн ноцолж. Ганц дээлд барилдаанч гэдэг шүү. Ганц морьд уралдаанч. Хөөрхөн үнэхээр ганцхан дээлтэй ганцхан морьтой тэгэл уралдаад барилддаг л байсан. Ийм сэтгэлийн цагаан өглөг буян
байдаг учраас тэнд энд их гомдох зүйл байдгүй л байсан байхгүй. Тэгэхээр монголчууд сэтгэл гэдгийг эрхтэн гэж үздэг. Тийм ээ, эрхтэн юм шүү дээ. Бид ярьдаг хүний сэтгэл юм хийчих вэ гэж. Тэгэхээр монгол морийг тэр ялангуяа тэр уралдааны морийг би 7 нас хүртэл унсан юм л 8 та болсон чинь би том тагд гологдсон байхгүй. Уг нь нэг томтож биш л дээ. Тэгэхээр тэр хурдан морины нуруунд дээр дарцаглан тавих тэр жижиг хүүхэд насны тэр бие билдрыг хэлээд шүү дээ. Морио хайрлж шүү дээ. Тэгж гэн бас. Би нэг арай нэг жаахан тэдэн грамм, тэдэн 100 грамм ч юм уу нэг хил илүүдсэн ч гэсэн энэ морио маань тэгж яах вэ? Тэр дааг маань, энэ шүтлэн маань тэг хязгаарлаас хоёр. Нөгөө нэг зүйл нь манай хөвгцөл хязээс суумгаа болж байгаагүй. Одоо хөлн мэдээ алдаж байгаагүй л биш хэлэх гээд байна л да. Солонгосын нуруу нухсны нэртэй имлэг Монгол судалгаа явуулсан байдаг. Тэд ямар судалгаа явуулсан бэ гэхээр энэ Монгол морины явдлыг алхаа, шогшоо, цогоо, хатраа, дагсаа энэ явдлууд Монгол хүний одоо ер нь хүний тийм үү энэ нуруу дагсан асар их мэдрэлийн судас байдаг шүү дээ. Тэрийг булчин барина да. Тэгвэл миний саяны хэлдэг морины явдлууд байна шүү дээ. Тэр нурууны булчинг чангалдаг байхгүй. Тэгэхээр хөвгцүүл моримд ойрхон хүмүүс хязээж суумгаа болдгоо, хязээж нуруу одоо өвддөг. Тэгэхээр бид морьтойгоо ойрхон байх хэрэгтэй хүмүүс байхгүй. Нэг хүмүүс ярьдаг л да арабын тэмээгээд нэг дээр нь хүн байхгүй да ядчих нэг бүхтэй. Манай Монгол тэмээ чинь 2 бүхтэй. Дунд нь хүн суухад зориулагдсан. Энэ тэнгэрийн амьтад байхгүй юу? Одоо морь мал нь хүртэл ингээ хүний төлөө. Тэгэхээр ямар их хувь зайгаар энэ их орны эзэн болж төрвөл гэдэг онсон үг л дээ. Тэгэхээр энэ улсын иргэн байна гэдэг бол том хариуцлага юм шүү дээ. Том хариуцлага гэдэг би юу гэж хэлэх гээд байна гэхээр худлаа ярьж болдгоо худлаа хийж болохгүй гэсэн үг юм шүү дээ. Тэг хэрвээ нэг юм хүсээд зорих юм бол түүнийхээ төлөө чинхүү сэтгэлээр зүтгэх ёстой л гэж би боддоо шүү дээ. За би бол одоо Төмөрбаатар таныг айдуу ихээ сайхан эхэлцдэг гэсэн тийм бас мэднэ л дээ. Маш сайхан дуу аялуулдаг. За ер нь би одоо өнөөдөр наадмын өдөр байна да тийм ээ. Мэдээж. Тийм тэгэхээр нэг сайхан аядуу манай үзэгчдэд хандаад нийт наадамчин олонттой хандаад ер нь нэг чин сэтгэлээсээ нэг сайхан дуу аядуу өргөөч гэж би хүсэж байна л та. Гэхдээ за одоо дуулдгүй хэн байх вэ? Гэхдээ дуулаачтай хажууд бол бас хэцүү. Одоо монголчуудын үг байдаг шүү дээ. Наадамд 3 дуутай, найранд 3 дуутай, наадамд 3 даваатай. Энэ байх ёстой зүйлийн нэг мөн л да. Гэхдээ би нэг сайхан дуулдаггүй. Бориодууд эзэн Чингис хаандаа зориулж маш сайхан дуу зохиосон байдаг юм л да. Баавай Чингис гэж. Баавай гэдэг маань бориодаар одоо юу гэж авгаалдаг юм бэ гэхээр тэр овгийн ахлагч. Тэгээ үг дээдс. Тэр хүний үгнээс гардаггүй хүнийг баавай гэдэг байхгүй юу? Баавай маань тэр овгоо ахалдаг, овгоо удирддаг. Бааваагаас бас хүмүүс айдаг, эмээдэг. Тий. Тэгж өрөөж одоо эзэн хаана бэлэгдэж дуулсан. Хаан Чингис язгууртай гэж одоо хаан Чингис язгууртай. За энэ нэг Монгол зон гэж. Тий, бэлэгдэлтэй ихээ сайхан юм болж байна л да. Энд чинь Монгол улсын ер нь туураг тусгаарч вэ? Тусгаар Монгол улсын дээрээс нь ер нь Монгол хүн бүрийн наадам шүү дээ. Тэ их эзэн Чингис хаан маань 1206 онд их Монгол улсаа байгуулад зарлиг гаргасан байт юм л да. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр бидэнд угсаатны асуудал байхгүй гэж. Тий. Тэр нь одоо чи буряд гэж адлагдахгүй нь байна. Чи дөрвүүд гэж бас адлагдахгүй нь байна тийм ээ. Энэ бол угсаатны асуудал байхгүй. Их Монгол улс. За бид их Монгол улс уу нэг үндэстэн. Тий. Хэрвээ ямар нэгэн угсаатны асуудал гарвал тэд мөхнөө гэж. Зарлиг гэдэг маань тэнгэрийн бошго юм шүү дээ. Тэрнээс гажих эсгүй бид ёсчлон биелүүлэх үүрэгтэй л ийм л учиртай, ерөөлтэй ийм үг л дээ. Тэгэхээр энэ ойрдуудыг одоо монголчууд асар их хүндэлж байдгийн учир нь юу гэхээр их эзэн Чингис хаан чинь 42 орныг улсыг боолчлоос чөлөөлсөн ийм хүн байхгүй. Монгол овг аймагуудыг нэгтгсэн. Энд ойрдтой байлдаг байхгүй. Ойрд яасан эзэн хааныг хүндлэж одоо шууд яасан нэгдэж орж ирсэн. Энэ хүндлэл Галдан бошгот хааны үед хүртэл байсан байхгүй юу?
Одоо энийг бид зарим зүйлдээ нэг тийм буруу ойлгоц яваад байдаг юм л. Одоо нэг одоо юу гэдэг Монголоос тусгаарлах гээд байсан юм шиг, Монголыг эсэргүүцэж дайцсан юм шиг ийм ойлголтуудад түүхийн туршид зориуд нэг Монголд нэг хагаралдуулах юм яваад байна шүү дээ. Гэдэг утгаар нь хийсэн байдаг юм байна лээ. А түүнээс биш ойрдуу бид яасан. Нэгдэж нийлж орж ирсэн, их Монгол улстай нэгдэж орж ирсэн ийм үндэстэн учраас эзэн хаан хүндэлж харьцдаг ийм л байсан журамтай л да. Гэхдээ ер нь альва сайн санаа өөрлөөд ирж байгаа элч вэ, иргэн бэ, хинч вэ? Тийм ээ тэр боолч байсан бүгдийг одоо миний сайн анд нөхөр шудраг журмын гэ одоо тогтоох ийм өстой хүн бичгийн хүн бол бичгийн хүн дээр нь тий одоо хот балгас барьдаг бол тэрэн дээр нь яг ингэж тохон томилдог байсан. Үнэхээр шудрагуу тийм хууль цааз байсан л да. Хууль хүний төлөө байх хэрэгтэй. Тий. Хэсэг бүлэг хүн зориулагдсан байх эсвэл дээ. Нийт улсын төлөө. Үнэхээр эзэн хаан бол энэ дэлхий дээр хаан шиг хаан байсан. Энийг хүн төрлөختөн одоо л ойлгож эхэлж байна л да. Харамсалтай юм л да. Гэсэн хэдий ч тэр агуу 13 дугаар зуунд хийсэн энэ их гавья энэ монголчуудын гавья юм шүү дээ. Хүн төрлөختөн хэлэлцэж хагаад энэ мянганы дэлхийн шилдэг хүнээр Чингис хааныг маань тодруулсан. Нэгсэндээ монголчуудын мянган эхлээд байгаа байхгүй юу? Эзэн хаанаас урвсан нэг ч хүн байдаггүй. Урвсан гэж боддоо. Тэгэхээр хүний сэтгэлийг маш их таньж мэдэж гайхамшигтайгаар одоо удирдах байсан хүний л одоо хамгийн том баримт гэрч юм л доо. Эзэн Чингис хааны сургаал дээр нэг мөр би нэг олж уншиж ирсэн. Одоо харийн дайсанч вэ хоногийн газраас одоо тань гэс нэг тиймэрхүү байд юм л да. За тэгэхээр үнэхээр өвөг дээдсийн манд бидэнд одоо цогцлоож үлдээсэн. Яг тэр чигээр нь өвлүүлсэн. Хамаг эд баялагтай түүх соёл өв уламжлалтай нь үлдээсэн энэ сайхан газар нутгийн эзэн бид өнөөдөр Динж хотод наадаж байна. За ингээд Төмөрбаатараас уулын түрүү нэг дуу хүссэнсэн. За нэг дуунд муул та тэгээд аюургул яасан бэ л гэж би бодож байна л та. За би Буряд Бодонгууд овгийн багай. Бурядын 11 эцэг гэж хэлэгддэг. Хүүхэд байхдаа манай хөгшин чи маш тийм ухаантай хөгшин байсан багай. Зуны амралт болонгууд цагааваа дээр Доронтын цагааваагийн нутаг бол манай аав ээж нутаг. Би өөрөө чаавсан одоо хэрлэнгийн сангаач төрж өссөн. Хэрлэн бол миний нунсан газар угаасан усын багай. Тэгээ тэнд очиод би хүүхдүүдэд юу гэж загнуулдаг гэж мөн өхөр Монгол гэдэг. Очиод ингээд Монголоо халахаар ирнэ шүү дээ. Тэгээ 7 хоноод мөрөөд болчих шүү дээ. Одоо цуснд байгаа юм чи хайчих. За ингээд 9 сарын 1-ний хичээл эхэлнэ. Сургууль цуглан таг бүрээд. Халах нь байхгүй Монгол. Тэгээд 7 хоног мөн өхөр бүрээд гэж хараалгана. Тэгж жагаад буцаад. Тэ одоо юунд орно. Тэгэхээр бид нэг л хэл гэдгийг хэлэх гээд байгаа юм л да. Нэг язгуур. Энэ бүрээдүүд болохоор их шиг жиэргэлж ярьдаг юм. Дөрүүдүүд гээж ярьдаг. Энд ялгаа байхгүй. Энд нэг төөрч удлаад энд нь орчуулагч хайгаад байх. Үгүй язгуур үндэс нь бол байж л байгаа. Одоо яг л нэг л үндэссэн шүү дээ. Тэгэхээр бид бие нэг одоо чи бүрээ дөрүүд гэж хялах ямар ч шаардлага байхгүйгаас гадна энэ Динж хотод л нааддаг наадан маань ямар учиртай юм бэ гэхээр магадгүй бид эвдэрлэгдсэн байж болно. Тэгвэл ив ие хичээж биенээсээ уучлалт хүсэж тэр одоо юу одоо отгоороо боншуу дээ. Тэгнь. Тэдний хаараа орж амар мэндийн мэндэлж одоо монголчуудын нэг сайхан зул сайхан зусч гэнэ үү гэдэг нь хүний мэнд мэндэнгээ зууныхаа улиралтай мэндчилдэг. Гэхдээ н хорвоо тосгоо мал ах вэ? Тий. Одоо сайхан одоо таргалж байна уу? Тийм ээ үлдээ өнтөө орох нь уу? Энэ дэлхий дээр ер нь монголчууд шиг 500 гаруй мэд тустай ус байдаг юм шүү дээ. Байхгүй шүү. 500. Гэхдээ энийг одоо та боддоо өг болгон нутаг төгөлдөр ямар ч өөлөх гоочлох зүйл энд байдаг юм л. За тэгээд дуунаас болтоод нэмэргүй юм байна. Би бол нэг л хатаатай. Тэгэхээр надаас гадна энэ төмөн олон үзэгчд маань байгаа. За тэгээд үзэгчтэй хүндлэе. Наадмаа сайхан хүндлэе. Хаан Чингисим язгууртай халахын бохорят Монгол зон
Бавэ Чингисэм язгууртай байгалийн бохоряд Монгол зон. Хорой гэж нэрээ. Эничкэгээд Японы телевиз Эзэн хааны тухай цоврал нэвтрүүлэг хийсэн. Энэ кино эхлэхдээ миний саяны дуулдаг дуугаар эхэлдэг. Нөгөө нэг зүйл нь энэ дуугаараа хүртэл бид нэг угсаа язгуурах гарвал тайл гэж хэлээд байгаа зүйл юм шиг л дээ. Алсуураа тийм ээ. Одоо уухай хураа гэдэг маань асар их учиртай. Монголчуудын гарын алга цорын ганцуудаа дээш харах хэрэгтэй байна. Тий. Тэр нь хизээ вэ гэхээр мөнх тэнгэрээс хүч хойх үед юм л да. Яагаад вэ гэхээр гарын алган дээр миний амьдралын зураг байдаг юм шүү дээ. Тэр зургаа би мөнх тэнгэртээ харуулж байгаа. Гэсэн утгатай. Тий. Тэгээ хураа гэдэг нь тэнгэрийн хүчийг хурайлж дууддаг юм. Хураа. Одоо жишээл маш сайхан ерөөл хэллээ шүү дээ. Тэр хурайлж одоо энэ сайхан ерөөл тогтдог Ерөөл тогтдог. Ерөөл Батар шиг биш юм шүү дээ. Ерөөл тогтдог. Тэр тогтоох гэдэг юм аа. Мөнх тэнгэр ивэг. Уухай гэдэг маань ямар учиртай юм гэхээр энэ тэнгэрт мөнх тэнгэрт өөрийнхөө байгааг дуулгадаг. Тэгтээ ганцаараа уухайлахгүй шүү дээ. Тий. Тэнд байгаа бүх хүн ингээ гар гараасаа барьдаг байхгүй. Олуулаа. Нэгдэж нийлж. Одоо жишээлбэл өчиг нодлонгийн наадам дээр элбэг дорж ерөнхийлөгч маань гинт 9 хөл цагаан тоогоо тойрол дэвсэн. Одоо барилдах гээд байгаа юм уу? Одоо яах гээд байгаа хүмүүс их цочорцсон. Тэр бол хүний сэтгэлийн хөөрөл байж болно л тоо. Ялангуяа төрийн тэрхэн хүн ийм одоо юм хийж болно. Мэддэг хүмүүсээс асуул та. Одоо тулгаа ерөнхийлөгч маань асуух завгүй байсан байх л да. Яг өчигдөр тангараа өргөөл өнөөдөр л үг хэлж чана шүү дээ. Энэ хүнд бол цаг хугацаа бол алт шиг үнэтэй асуух завгүй байсан байх гэж бодож байна. Тэгэхээр төрийн тэргүүн их наадмыг эхлүүлэхэд харин энэ наадам маань эртний сайхнаар эхэллээ. Энэ бол юу гэхээр Эзэн хааны үеийн төрийн дуулал юм байна. Тэнд нэг үг байгаа. Язгуурын эц бүрдвэ гэж. Энэ ямар учиртай юм бэ гэхээр улс байхад тэр бүрэн улс гэдэг том яв байдаг юм л. Алд бие маань алжааваас алжаа тугай. Ахуу гэдэг нь агуу гэсэн үг юм шиг дээ. Тэр маань бүү алдуур тугай юм байна. Алдар тугай гэдэг биш л дээ. Бити алдуур гэдэг чинь бити алдуураараа гэж. Бүтэн бие маань зовбос зовдгоо бүрэн ус. Минь бүү зов тугай гэж дээ. Бүрэн ус гэдэг бүр нэг одоо жишээл тий цул тэр чин ордог зүйлүүд байдаг. Бүр 9 зүйл байдаг юм шүү дээ. Өөр хангай аймагт 9 зүйлгээ сум байдаг бахад. Нэгсэндээ монголчууд мөнх тэнгэрээс 9 зүйл хүсдэг. Бүр тамгалж үлдээсэн биш 9 зүйл сум гэдэг гэж тий. Гэт энэ одоо Эзэн хааны тухай, Монгол төрийн тухай ярих юм бол дуусахгүй их зүйл байдаг. Бидний хажууд өнөөдрийн дэлхийн хүн төрөлхтний түүх бол өчүүхэн жижиг зүйл юм. Үнэхээр монголчууд мөнх тэнгэрийн хүчин дор эвийг бихэлсэн цагт Монголоо бүү хэл дэлхийн хүн төрөлхтнийг засдаг. Одоо бид энэ засалт бол бараг 5 6 удаагийн байлна. Тий. Эзэн хаан энэ биеэрээ баатарлвал энэ үеийн баатар, Эрдэм номоор баатарлах юм бол Төмөн үеийн баатар гэж 800-ны дараа бид уян ухаанаар баатарлах энэ зүйлийг тэртээ 800 жилийн том ийм ягууртай хүмүүс юм байгаа шүү. Үнэн. Тий. За тэгэхээр өнөөдрийн манай наадмын шууд нэвтрүүлэг маань өөгээр өндөрлөгт өгч байна л да. За тэгээд би ингэж бодлоо л доо. Манай хойморч залран ирсэн зочноо хүндэтгээд наадамчин олондоо сайхан эрүүл талбайд нэвтрүүлгээ жаргах уу? За монголчууд 500 гаруй минь тустай гэж би өмнө хэлж байсан. Энэний нэг мэндийн жишээлбэл мөр цог гэж мэнд байдаг юм л да. Мөр цог гэж. Одоо бид нэг төрийн дуулал явахтай л гар энэ хавцаал яваад байна л да. Одоо юу бариад байгаа нь бөө мэдл л дээ. Ном нь юу? Энэ мөрөн дээр байх хэрэгтэй байна. Энэ ямар учиртай юм бэ гэхээр би эзэн мөнх тэнгэр Чингис хаан Монголын ард түмэн те бүх хүнд би үнэн чим шүү гэж. Тэг үнэн ч те би хэлсэндээ байгаа шүү гэдэг энэ одоо ерөөл бэлэгдлийг хэлдэг юм л. Мөр цог гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр одоо би дарах хийж болно шүү дээ гаднаас хүн орж ирэхэд. Хоёр гар завгүй байж болно доо. Тэгвэл мөр цог.
Миний саяны хэлдэг зүйл хэлж байгаа. Би чамд болон юмдаа үнэн шүү гэж. Тэгэхээр монголчуудын хэлсэн ярьсан болгоно ёроол болдог. Тий. Ярьж хэлсэн болгоно бүтдэг. Ямар сайндаа далаа багш хойд нас гэж байдаг бол Монгол улс төрхинсэн гэх үү. Тэгэхээр ийм агуу хувьцаагаа бид ойлгож ухаарч өөрийнхөө амьдралын мөр зам ёс сулгах тийм түүхэн цагийн өмнө бид байна. Алийн болгон бид хагаралдаж хэрэлдэж цаг завыг барах вэ тийм ээ. Энийг одоо бид болио. Дор бүрээ энэ их Монгол улсаа энэ гайхамшигтай амьдралыг бий болгоход миний боломж болцоо орох оролцоо маань юу вэ гэж бодтойгоор цагниж тунгаах цаг нь ирчихжээ. Бидэнд олдохгүй нэг л зүйл байгаа. Тэр бол цаг хугацаа. Алтаар чодлож авч болохгүй ийм зүйл байхгүй. Тэгэхээр энэ өнгөрч байгаа цаг хугацааг үнэлж босхгүй баялаг маань урсч яана гэж ойлгоорой. Тэгэхээр монголчууд бид мөнх тэнгэрээс зарлиг ёроолтой төрсөн. Энэ зүйлээ баттгаж хотлоороо баярлаж, төмнөрөө чуулж одоо овгийн баяр юм байгаа юм шүү дээ. Овгодмаараа цуглаж тийм ээ. Хэн маань ямар явж байна? Юу хийх ёстой хэлдэг. Энэ сайхан ёроолтой 7 сарын 10, 11, 12, 13 энэ бас тэнгэрийн булттай сайхан өдрүүд байдаг. Энэ өдрүүдээр хотлоороо сайхан баярлаж бүхэн бэртэй сомон мэрэгэн морин хурдан байж та бүхний маань юу сансан 9 хүсэл хүн болгоны хүсэл мөрөөл агуу. Энэ агуунууд нийлжээж бүр агууг л бүтээдэг гэл ийм л ёроолтой юм л да. Энэ бүхэн сэтгэлчлэн бүтхийг гэдэг тэнгэрийн зарилгаар яв гэсэн үг ёроолыг хэлж байна л да тийм ээ. Бүтэх ёроолыг өөд нь өргөн дэвшүүлье гэж. За ингээд манай Айдууны зочинтой наадмын мэдлэгээ маань үүгээр өндөрлөж байна. Ингээд дараа дараагийн нэвтрүүлгээр та бүхэнтэй уулзахад тун баяртай байх болно.